За баярлалаа. Өнөөдөр маш чухал байнгын хорон дарга нарыг тавьж асуудал яригдж байна л да. Тэгээд харамсалтай нь өнөөдөр бүгдийг бас бөөндөд байна. Уг нь бол өнөөдөр эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал, агаарын бохирдлын асуудал, нийгмийн өнөөдрийн байдал ямар байгаа гэдэг үзэх юм бол байнгын хорооны дарга орлогонтойноор нь тус нь хилцсэн бол ярьж хэлэх үг нэлээд байсан юм аа. За би нэгэнтээ ингэ бөөндөж байгаа учраас богино хугацаанд олон юм ярьж чадахгүй бах. Гэхдээ зарчмын хувьд бол энэ орж ирж байгаа байнгын хорон дарга нарыг бол дэмжиж байна. За ялангуяа сонгон хайрхан дайргаас сонгогдсон 3 гишүүн байдаг. Манай сонгон хайрхан дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэ чимээг сонгогдсонд тэгээд байнгын хорон даргаад сонгож байгаад талархаж байна. Хамтар сайн ажиллана гэж итгэж байгаа. Олон зүйл дээр бид бас хамтарч ажиллаж байсан гэж ингэж хэлмээр байна. Хамгийн нэгдүгээрт энэ баяр сайхан гишүүнийг байнгын хорон даргуулахад нэг талаас нь баярлж байна. Нөгөө талаас нь бол бас хийх ажил их байгаа. Баяр сайхан гишүүнийг байнгын хорон дарга байж их үед оюутлахын асуудал хэлэлцэгдэж, оюутлагаатай холбогдлолтой улсын хурлаар 57 дугаар тогтоол гарч ирсэн тодхон санаж байна. Тэгэхээр оюутлагаатай холбогдлолтой үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг 6-7 шийдвэр зөвлөмж гарсан байдаг. Улсын хурлаас 4 тогтоол гарсан байдаг. Засгийн газраас бол 13 тогтоол шийдвэр гарсан байдаг. Тийм учраас энэ оюутлагаатай холбоотой асуудлыг таныг энэ 57 дугаар тогтоолыг гаргаж явах үед та байнгын хорон дарга байж хахад би тэр протокол тэр үед хэлж ирсэн үгнүүдээ өчтөр бүгдээ шүүж үзсэн. Тэр үед таны удирж ирсэн үед бол нэлээх зарчимтай ажил хэрэгжүүлсэн болсон юм байна. Одоо энийг ажил хэрэгжүүлэх болох талаар за хоёрд нь бол эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ нөхцөлд бол баяр сайхан юм туршлагатай одоо дарга болж байгаад бол талархаж байгаа. Энэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдлолтой олон асуудлуудыг зөв зөвтэй чиглэлд нь удирдах залж явна гэж ингэж найдаж байна. За би энэ хэний гэж тийм учраас хэдэн зүйл хэлэхээс биш уг нь асуух асуултууд хүн бүр дээр байсан. Тэгээд хугацаа байгна. Эрдэнэ чимэг гишүүний хувьд бол агаарын бохирдолтой холбоотой асуудлаар нэлээх ажиллаж байсан. Ялангуяа Улаанбаатар хотод бол Улаанбаатар хот маань Утаабаатар хот өдрөө утаа нэмэгдээд байна. Өнөө өглөөний энэ агаарын бохирдол ингээд хэмжээд үзэхэд өглөө 1300 байлаа шүү дээ агаарын бохирдол 1300. Тинжин Бээжинд бол агаарын бохирдол 500 болоход бол улаан гэрэл асаад ерөөсөө гадаа ажиллахыг хоригддог. Тэгэхээр энэ агаарын бохирдлын асуудлыг нэгэнтээ өөрөө өмнө хариуцчихсан цаашдаа ч гэсэн одоо энэ байгаль орчны асуудал хариуцж байгаа учраас энэ Улаанбаатар хотын удирдлагуудтай энэ агаарын бохирдол дээрээс нь бол Эрдэнэ гишүүн бид санаачлаад энэ Улаанбаатар ч Утаабаатараас гадна Үнэрбаатар хот болсон шүү дээ. Тэр Үнэрбаатар хотын бол бас бид баруун зүгээс нь одоо бид сонгон хайрхан дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд бол итгэх санаачлах гаргасны үр дүнд засгийн газар өмнөх одоо саяны парламентээр төсөвдөр 10.1 тэрбум төгрөг тавиулсан. Түүхэнд байгаагүй мөнгө тавиулсан. Энэ мөнгийг бол богино хугацаанд зарцуул засгийн газар чиглэл үүргөө гэж энэ Улаанбаатарыг Утаанаас нь гадна Үнэрбаатараас нь одоо боловлох шаардлагатай. Ийм учраас бол гэх мэтлэнгээр одоо энэ ялангуяа энэ агаарын бохирдолтой холбоотой, хөрсний бохирдолтой холбоотой энэ Монгол улсын цэвэрлэлтэй холбоотой, улсны асуудалтай холбоотой олон асуудал байдаг учраас яг энэ чиглэлээр бол манай Эрдэнэ гишүүн идэвхтэй ажилдаг энэ нэгэнтээ одоо байнгын хорон дарга болсны дараа бол засгийн газрыг шаардаж энэ бохирдолтой холбоотой асуудал одоо ингээд гачуурлын ордны асуудал яригдана. Энэ дээр бол байнгын хорооныхон байр суурийг бол ялангуяа энэ байгаль орчны хамгаалагч чиглэлээр нийлэн онцгоор анхаарах байх гэж бодож байна. За хин Батцогт гишүүний хувьд бол одоо өнөөдөр байнгын хорон дарга үргэлжлүүлж өнөөдөр боловсрол нийгмийн эрүүл мэндийн асуудал үнэхээр Улаанбаатар хот саяны агаарын бохирдлын төртэй холбогдуулаад үнэхээр энэ амаргүй байгаа. Энэ нийгмийн асуудал болцсон шүү. Энэ зөвхөн агаарын бохирдол байгаль орчны байнгын хороо биш. Энэ үнэр танаар агаарын бохирдол энэ бүгдээр нийгмийн асуудал болсон шүү. Нийгмийн байдлын байнгын хороо ялангуяа энэ эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал, энэ агаарын бохирдолтой холбоотой асуудал, за сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудлаар одоо шинэлэг байдлаар ажиллаж энэ асуудлыг бид одоо танд нэлээ ялангуяа энэ боловсрол сургууль цэцэрлэгийн асуудал, эмнэлгийн асуудлыг бол нэлээд тавина. Энэ дээр онцгойлон анхаарч дэмжиж ажиллаараа. Тэгээ энэ бүх нэр дэвсэн хүмүүсийг дэмжиж